Сайн байцгаана уу өрхөн үзэгчдээ. За өнөөдрийн мэнд та бүхэндээ энэ удаагийн дугаараараа та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн дугаараар та бүхэнтэйгээ би байгалийн аргаар хэрхэн арьсаа арчлах талаар ярилцахаар шийдлээ. За энэ маань юу вэ гэхээр маш эртний арга. Гэхдээ одоо сүүлийн үед мод болоод байгаа гэх юм уу яригдж байгаа. За энэ маань юу гэхээр нөгөө яда өнгөрөөш буюу одоо энэ хаш чулуун өнгөрөөш ингээд арьсаар зөөлөө ингэж өнгөрөөш маягаар өнгөрүүлж хэрэгэлдэг. За нөгөө бас нэг зүйл маань болохоор гуаша гэж та бүхэн сайн мэдэх бах. Арьсыг ингээд хусах замаар арьснаас илүүдэл бохирдол зүйлийг гаргаж залуужуулж бас арьсыг өнгөтэй толгор болгодог байгаа. За энийг яаж хэрэглэх талаар та бүхэнтэйгээ энэний ач тусын талаар та бүхэнтэйгээ өнөөдөр ярилцахаар шийдлээ. За тэгээд ойртод суугаарай. За би нүрээ цэвэрлэчихье. Тэгээд та бүхэнтэйгээ дэлгэрэнгүй ярилцъя. За эхлээд гуашаг хэрэглэхийн өмнө нүрээ сайн цэвэрлсэн байх хэрэгтэй. За бас энэ маань бас онцлог байдаг. Гуашаг хэрэглэхээс өмнө гуйжуулагч хэрэглэж болдгоо. За ийм шингэн нүрийн ус гэж ярьдаг те тоникоор цэвэрлэчихье. За би нүрээ буддаггүй учраас тоникоор гизигт баасаа буюу тоникоор цэвэрлэхэд хангалттай байдаг. За эхлээд нүрээ сайхан цэвэрлээд тэгээд биднэрт бас нэг хэрэгтэй зүйл бол нүрийн тос байгаа. За нүрээ угаагаад цэвэрлэлээ. Нүрэндээ би ийм зориултын нүрийн тос төрхсөн. Нүрийн нөгөө нэг ийм өтгөн тос биш, ийм шингэн тосноос 2-3 туслаад. За тэгээд нүрээ тослоод ингэ бэлдчихнэ. Угаа цэвэрлээд. Тэгээд авсан гуаша өнгөрөөшөө угаа цэвэрлээд хөрөгчөндөө хадгалвал маш сайн байдаг. За тэгээд энэ хоёрын ялгаа нь юу вэ гэхлээр энэ өнгөрөөш маань болохоор одоо ногоон өнгийнх шүү дээ тий. Ногоон өнгийнх нь болохоор хаш чулуу маань одоо ямар бохирдол хорыг гадагшлуулах тийм зорилготой. Энэ ягаан өнгийнх нь болохоор тайвшруулах, амраах тийм зорилготой. Тийм учраас юм хоёр өөр өнгөтэй байдаг. За тэгээ та бүхэн өөрсдөө илүү гэж үзэж байгаагаа сонгож аваарай. Ягаан байдаг, ийм ногоон байдаг. За энэ өнгөрөөш мөн болохоор одоо энэ ингээд зөөлөн гэд өнгөрүүлдэг. Даралт өгөхгүйгээр ингээд гадагшаа дандаа ингэж өнгөрүүлдэг. Энэ маань яах үүрэгтэй вэ гэхлээр одоо энэ бидний энэ арьсны доор одоо тунгалгийн судас гэж байдаг. Тэр нь одоо маань одоо энэ арьсны маань доор ингэж одоо ингээд суснаас гадна тийм судал маань одоо бидний биенээс тэр хорыг гадагшлуулж ингэж байж ах үүрэгтэй байдаг. Тэрийг маань идэвхжүүлж өгснөөр биенээс маань одоо тэр энэ бохирдол энэ хорууд маань гадагшилдаг гэсэн үг ээ. Тийм болохоор ингээд зөөлөн дарах тусмаа тэр тунгалгийн судасандаа үйлчлдэг. Хатуу даруул одоо бид нар чанга даруул гэсэн үг. Чанга даруул энэ тунгалгийн судасандаа биш цаад энэ булчиндаа үйлчлэнэ гэсэн үг. Тийм учраас бид нар эхлээд хороо гадагшлуулах гэж байгаа учраас зөөлөн ингэж даралтаар тэр тунгалгийнхаа судасыг идэвхжүүлж ингэж зөөлөн ингэж өнгөрүүлж массаж маягаар ингэж өнгөрүүлэх юм аа. За би анх Герман дээрээ гайхт ус яагаад ингэж ийм зөөлхөн хурц ядаад илээд байгаа юм болоо гэдэг байсан. Тэрний учир нь болохоор тийм юм билээ. Тэр нь тунгалгийн судал гэж ярьдаг. Тэрний маань идэвхжүүлж ингэж одоо арьсанд маань байгаа энэ хорыг маань гаргахын тулд ингэж массаж маягаар ингэж хийдэг юм билээ. За ингэж бидний одоо ингэж чанга дараад идэг болохоор энэ цаад энэ булчинтаа үйлчлэн гэсэн. За тэгээд энэ өнгөрөөшөө бол одоо ингэж хоёр талтай яг адилхан уруулан дээгүүрээ бас ингэж өнгөрүүлж болно. Дандаа ингэж гадагшин чиглэлтэй. За энэ өнгөрөөшний маань энэ жижиг хэсэг нь болохоор одоо энэ нүдний нэргэн тойронг ингэж массажлахад маш тохиромжтой. Энэ одоо энэ цэгэн дээрээ ингэж массажлж бас болно. Дандаа
дандаа гадагш нь хэлбэртэй ингэж. Энд юугаа хамраа болохоор ингэж дээш нь тухныхаа дандаа гадагш нь гэж хэлэхтэй. Масажлж өг. Энэ аягүй сайн ядаргаа тайлдаг юм билээ. Би нөгөө нэг компьютерийн урд одоо миний хичээл, ажил бүх зүйл компьютероор явагдаж байгаа учраас, онлайнаар явагдаж байгаа учраас аягүй их лэптопны ард сууж байгаа. Тэгээд нүд аягүй их ядардаг юм билээ. Тэгээд энэгээр ингээд массаж хийсний дараа бүр өглөө босч ирсэн чинь нүд нуухтаад аягүй сэргээд одоо тэр бохирдлон гадагшилж гэсэн үг тий. Тэгээд нүд бүр ингээд амраад босч ирсэн. Ялангуяа компьютерийн ард их суудаг хүмүүс бол энийг хэрэгжилж ивэл маш сайн мэлээ. Одоо энэ тарих толгоор ажил хийдэг хүмүүс энэ нүрийнхаа ядаргааг маш сайн ингэж гаргаж ивэл. За тэгээд энэ хүзүүгээ болохоор одоо ингэн дээш нь чиглэлтэй. Ингэж дандаа. Одоо энэ хэсгээсээ одоо яг энэ булчирхаанууд маань нөгөө тунгалгын булчирхааны занглаа хэсэг гэж одоо байдаг. Тэднэр лүгөө ингэж чиглэсэн байрталтай. Ингэж дээш нь. За энэнгүүрээ ингэж эхлээд массажлаад нүүрнийхаа ядаргааг арилгах чинь. За тэгээд гуашаг одоо хэрэглэж хүмүүс сайн мэддэг ба. Гэхдээ гуашаг одоо дандаа бас гадагш нь чиглэлтэй. Одоо гуашаг маань болохоор хусаж тэр бохирдлыг арилгах гэж байгаа шүү дээ. Одоо энэ болохоор массаж хэлбэрээр тэр тунгалгын судсанд маань үйлчлэх юм байна. Тийм үү? Одоо энэ гуаша маань болохоор харин арай гүн одоо энэ цаана байгаа одоо энэ бохирдлуудыг булчин энэ одоо жишээлбэл цусны эргэлтийн сайжруулснаар гаргаж өгөх. Одоо энэ ийм нугалсан хэлбэр. Энэ гуаша маань янз бүрийн хэлбэртэй байдаг. Тэг юм нуман хэлбэртэй байдаг. Бас ийм хэлбэртэй байдаг. За энэ нугарсан энэ хэсгээр нь болохоор эрүүгээ дундаас нь гадагш нь. Гэхдээ энэ гуашаага дандаа ингэж босоо ингэж хэлбэрээр ш. Дандаа ингэж налуу ингэж босно. Дандаа ингэж налуу байрлалаар ингэж хусаж өгнө. За энэ болохоор энэ уртын хавтгай хэсгээр нь болохоор энэ шанаа энэ хацрын хэсгээ ингэж дандаа ийм чиглэлтэй ингэж явах нь зөв. За тэгээд энэ зэг дээрээ та бүхэн ингэж баг зэрэг даралт өгөөд ингэж массажлж өгч болно. За энэ нүдний орчмын нэг болохоор маш зөөлөн ингэж хусах хэрэгтэй. Энэ арьс маань нэмгэн байдаг учраас. За одоо энэ хэсгээрээ бас одоо энэ хамарныхаа энэ хэсгийг ингэж дээш нэгэд яваад энэ дээр бас ингэ даралт өгч болно. За энэгээр болохоор духныхаа хэсгийг болохоор ингэ дээш нь хуссан маягтай. Ер нь бол гуаша ч хусаж харсны тэр бохирдлыг цэвэрлэх гээд байгаа шүү дээ. За тэгээд энэ гуашаны маань ач тус маш их 50-аад гаруй өвчтнийг ер нь бол хангаах хувьдтай гэж тооцдог юм байлаа, үздэг юм байлаа. За тэгээд энэ арьс гоё өнгө оруулдаг, тэгээд мөн залуужуулдаг гэдгээр мөн байгалийн аргаар янз бүрийн ботоксууд, янз бүрийн тариа хэрэглэхгүйгээр байгалийн аргаар ингээд арьсаа ажиллах боломжтой гэдэг нь маш гайхалтай. Маш энгийн, маш хялбараар үн өртөг баг тийм үү. Энэ бол үнэхээр маш давуу тал. За ингээд энэ дээрээ би ингэж массаж хийх аягүй дуртай. Ингээд яг удаан ингээд ном уншсан, эсвэл бол бас үеийн аягүй ингээд хүннүр болцсон байдаг. Энэгээр ингээд дараа төгөлтөр аягүй гоё болдог. Одоо ерөөсөө хүннүр яахгүй. Яг хичээл ихтэй үед, ажил ихтэй үед ингээд ачаалттай үед байхад энэ аягүй хүннүртэй байсан. Одоо байхгүй болчих. За ингээд хусаж яадаг юм аа. Тэгээ нүд аягүй гоё сэргээд ирдэг юм лээ. Нүүрний хаван бас ингээд хусаж байхлаар арилдаг. Тэгээ нүүр гоё гэрэлтээд ирдэг юм лээ. За тэгээ хоёр талдаа яг ижлэхэн хийн. Би та бүхэнд хичээлэн харуулах гэж явчлаа. За нэг ихсэн газараасаа ингээд
хамгийн доотлолтой 3 удаа. Тэгээд дээшээ одоо тоогоо ихсгээд 5-аас 10 удаа ч гэдэг юм уу. Ер нь бол хоёр талтай адилхан тоогоор хийх нь хамгийн чухал. Нэг дор олон хийчээд тогтмол хийх биш, тогтмол багж гэсэн тоогоор тогтмол хийх нь чухал. За ингээд хажууд тийш ингээд энэ шанаа хэсгээ одоо энэ бас ингэж хасаад нүдний хэсгийг за ингээ хоёр талдаа ижил хэмжээтэй хийгээд энэ нүдийн өрөөний хэсгийг сэргээд ирж байгаа. Та бүхэн бас харж байгаа. За тэгээд би болохоор одоо энэ өнгөрөөшөө болохоор юм ногоон өнгөийг сонгож авсан. Гуашаа болохоор ягаан өнгөийг сонгож авсан. Энэ нь болохоор хоргоожуулах, энэ нь болохоор тайвшруулах, амруулах. За тэгээд гуашаага хэрэг дуусаад тийм хүүт усаар угаад цэвэрлдэг. Тосын нь болохоор та бүхэн одоо энэ нүүр цэвэрлдэг шинж нэрээ тосын харчаад аваад цэвэрлэж болно. За тэгээд хэрвээ 2 гуашаа байвал надад 2 байгаа. За тэгээд зэрэг ингээ хийгээ явж болно. Тэгвэл та бүхэн нөгөө нэг мартахгүй нэг талдаа хэдий хийснээ бас ингээ мартахгүй. Тэгээд биеийн гуашаа толгойх тэгээд нүүрнийх гэж 3 байдаг юм билээ. За тэгээд тэднийхэн хэлбэр нь бас өөр. За тэгээд сонгохдоо та бүхэн сайн сонгож аваарай. Яг энэ жинхэнэ чулуугийн сонгож аваарай. Яг энэ гуашааны маань хамгийн чухал зүйл бол энэ маань жинхэнэ чулуу байх хэрэгтэй. Энэ чулуу маань одоо энэ ягаан болор шүү дээ. Энэ ногоон хаш энэ чулууны маань үйлчлэлээр бидний арьснаас тэр бохирдлыг арилгаад байгаа. За энэ чулууга бас одоо ингээд тостой нүүрэнд ингээд явахлаар бас ингэж гулсаад хагарах магадлалтай юм билээ. Тийм учраас та бүхэн бас сайн ингээ бариарай. Тэгэхгүй бол би бас нэг хагалсан. За тэгээд ингээд хоёр талдаа зэрэг ингээд хийгээд явах боломжтой. Тэгвэл жигдхийн ингэж. За хэрвээ нэг талдаа одоо хийж байгаа тохиолдолд одоо энэ өнгөрөөшөө шүү дээ тийм. Энийгээ дандаа одоо энэ чинь ингээд дараад ингэж хоош нь өнгөрүүлж ивэл маш сайн нэг одоо ингээд зуурж ингэж татахгүй одоо энэ маань бид нар чинь бас ингээд арьсаа эрүүлж залуучуулах гэдэг байгаа шүү дээ. Ингээд нэг тийш ингээд чангаагаад авах ш одоо яг ижил симметр хэлбэртэй байлгахын тулд одоо жишээлбэл нүднийхээ энд яаж байгаа бол ингээд дарж ингэж бас ажиллаж байгаарай. За тийм нүдний энэ эргэн тойронд одоо энэ хүүтийн чулуугаар ингэж массажлах үнэхээр гоё. Одоо энэ нүүрний энэ доорх ингээд энэ харалсан хэсэг тийм нүүрний хаван эднэр бол маш сайн арилж өгдөг юм билээ. За тэгээд хэрвээ боломжтой бол тэр биеийн гуашааг бас та бүхэн хэрэгэлж сураарай. За өнгөрөөшнийхөө массажийг дахиад нэг бүтэн явчих. Түрүүн дундуур нь яриад сайн харж амжаагүй гэж магадгүй. Яг ингээ хоошоо чиглэсэн. Хөмсгөн дээгүүрээ энд бас айгүй их булчингууд идэг. Энэ дээр ингэж өнгөрүүлэх өстой гоё. Би энд айгүй дуртай. Ер нь хүний нүүр нь хамгийн их ажилтдаг булчин бол хүний нүүрэнд байдаг юм лээ. Ингээд яг нүдний хад эргэн тойрон. Тийм айгүй гоё. Яг энэ нүдний энэ болон даасан гэдэг энэгээр ингээд массаж хийж өгөх айгүй гоё. Одоо энэ толгоо өвдсөн үед бас энэгээр ингээд одоо энэ цэгнүүд дээр ингээд хүүтэн чулуугаар ингээд массажлаад өгвөл бас толгоо өвчин бас арилна. Миний толгоо ер нь өвддөггүй л дээ. Гэхдээ ер нь бол нөгөө нэг хитрхи удаан юм хараад нүд даралтаад ирэхлээр бас толгоо өвдөж эхэлт юм билээ. Ингээд за ингээд байгалийн аргаар та бүхэн маань
нүүрнийхээ арсыг эрүүлжүүлээд мөн залуужуулаарай. Энэ бол тэр фотокс хэлэх янз бүрийн дотор нь юу орсон мэддэхгүй тэр гоо сайхны бүтээгдэхүүн те юу хүмүүс амлаалын яг дотор нь юу орсныг бид нэр мэдэхгүй шүү дээ. Харин энэрийг бол би яг юу хэрэглэж байгаа та бүхэн өөрсдөө мэднэ шүү дээ. Байгалийн чулуугаар бид нэр өөрсдөө одоо энэ хусах аргаар энэ тунгалгын судлааг төвчүүлэх замаар арьсаа эрүүлжүүлж ингэж цэвэрлж байгаамаа. Энэ бол үнэхээр маш гайхалтай арга, маш хямд төсөр. Тийм болохоор ер нь бол хаанч хүн болгон хэрэглэх боломжтой. Одоо хичээлээ хийгээ сууж байгаач дээр тий зургт үзээ сууж байгаач дээр ер нь юм хийгээ сууж байхдаа ингээд нүрээ өдөрт хэдхэн минутанд ингээд арчилж боломжтой. Маш энгийн арга юм аа. За тэгээд би ингээд массажлж дуусныхаа дараа одоо ийм өдөр тутам юм уусгүй бол оройныхоо одоо энэ тосыг түрчдэг. Энэ тосонд би айгүй сүүлийн үед дурлаад байгаа. Энэ болохоор No Makeup гэд энэ фирми. Би өөрөө бас нүрээ боддгоо. Тэгээд чийгшүүлэх бас хэрэгтэй байдаг. Тэгээ энэ болохоор 120 цаг чийгшүүлэх тийм үйлчлэгээтэй юм билээ. Тэгээ яг веган тэгээд за иймэрхүү тэгээд чийгшүүлэгч тоснууд араас нь дүрхээд унтвал маш сайхан амархан шүү. Мөн арьс маань айгүй сайн чийгшил авна. За энэ тосонд маань болохоор будаа тэгээ нэг замаг орсон юм билээ. За тэгээ ингээд энэнийхээ араас тосоо дүрхээл тэгээ болоо. Ер нь бол би бол гоо сайханд ерөөсөө ордоггүй. Өөрөө гэртэл ингээд надад орохч зав бидгүй. Одоо тэгээ нүрээ будахаа болсноос хойш ч гэсэн миний бас арьсны асуудал бол айгүй дээрдэж байгаа. Өмнө нь бол байнга миний ирүүн дээр юм гардаг гэсэн. Одоо ерөөсөө бол гарахаа байсан. Энэ бол миний бодлоор бол тэр будахаа байснаас хойш бол ер нь басан гэж үзэж байгаа. За ингээл нүрээ чившүүлэл бохирдлыг гадагшуулчаад байхад бол ер нь бол будаад ах шаардлагагүй. Хаяа нэг гарах үедээ баяр ёслолын үед юм уу хаяа нэг будчихаал бус үед нь болохоор цаганд чимэлттэй чиний арьсанд ч сайн эрүүл арьсад нь ч хөвшөрөхгүй. Ер нь бол их буддаг хүмүүсийн арьс эрт хөвшөрдөг юм шиг надад санагддаг. За тэгээ ингээ арьсаа та бүхэн байгалийн аргаар ингээд сэргээгээд хоргоожүүлээд залуу сайхан харагдаж болох нь байна. За тэгээ миний энэ удаагийн бичлэгээс та бүхэнд авах зүйл байсан болов уу гэж найдаж байна. За тэгээд ийм өнхрөөш гуашаага хэрэгэл зураарай. Дараагийн дугаар хүртэл баяртай.